Хүүхэд бүр чихрэн дуртай. Гэхдээ дуртай гэд нэг өдөр олон төрлийн чихэр шоколадаар хүүхдээ бэлхах нь хэр зохимжтой вэ? Хүүхдийн яралтай тусламжийн төвд ажилладаг эмч нарын хэлж байгаагаар жилийн 31-ний орой хордлоод орсон хүүхдүүд эмнэлгийн үүдэнд дугаарлан зогсдог гэлээ. Учир нь тэд баярын өдрүүдэд хитэх чихэр шоколад амттан идсэн байдаг. Сүүлийн үедээ нөгөө бага насны хүүхдүүд баяр ёслолтой холбоотойгоор маш их хордлогонд орж ирдэг. 31-ндээ бол гайгүй бол 31-ний оройноос 1 сарын 1-2 ингээл ерөөсө хэдэн өдөр тасралтгүй хордлоготой хүүхдүүд орж ирдэг. Энэ маань яадаг вэ гэхээр хамгийн наацхан салаад байна тийм хоол хүнсний бүтээгдэхүүнээс авдаг. Дараа нь одоо бэлэг гэд мэдээж яг нөгөө хүүхдүүдтэй өгж байгаа бэлгэнүүд маань маш зөв сонголтоо хийхгүй бол эцэгчүүд маань ихэвчлэн бол урд төрчөөс орж ирж байгаа хямд төсөр тийм бараанууд байгаа шүү дээ. Орлуулсан тийм чихэр жимс ундаа эрзээний чихэр юм уу те хатаасан ямар нэгэн жимсний тийм алим ч юм уу энэ бүгдээс л маш их хордлогонд орж хүүхдүүд их бөөлж суулгаж ирдэг. Тэгэхээр эцэгчүүд анхаар болгоод л яг мэдээж хүүхдүүдэд бэлэг өглөө явах те. Гэхдээ бас хаана хариуцлагатай хандаад өөрсдийнхөө үр хүүхдэд л сайн чанартай мэдээж бэлгээ сонгоо тэгээд өөрсдийн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө бүгдээрээ нэгдсэн анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Бид хүүхдийн бэлэг сонирхохоор баян зүрх захыг зорлоо. 5-10 мянган төгрөгийн үн бүхий лангуун дээр байгаа бэлгэнүүд бүгд л адил чихэр ундаа шоколад тэргүүднээс бүрджээ. Зарим нэг нь лангуун дээр хүүхдийн тоглоомнууд харагдаж байлаа. Гэхдээ хүүхдтэй хэрэг тоглоом бэлэглэх гэж байгаа бол хаана үйлдвэрлэсэн ямар материалаар хийсэн зэргийг сайтар нэгтлэхгүй бол урд туршид үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомнуудаас химийн бодис илэрснийг сануулж байна. Ихэнх захуудаар зарагдаж байгаа тоглоомнууд бол ямар ч шаардлага хангаагүй тоглоом байна гэдэг нь бол шинэ судалгаагаар харагдсан тухайлах юм бол тэр тоглоомнууд маань хоног ихсэх тутам тэр хорт бодисуудын хэмжээ улам ихсэж уусалтанд нь тэр тоглоомд дагуулж байгаа бодисууд юм бол хэмжээ агуулмж ихсэж энэ юу хэлээд байна гэхээр тоглоомыг хүн бол идэхгүй амандаа хийн байрна тийм ээ үнэрлэн одоо тийм байдаг л да жишээлх юм бол хувцар тоглоомнууд байна. Тэгээд тэр үстэй тоглоомнууд бол илүү ялангуяа тоосондоо маш их хэмжээний хорт бодисыг тоосыг агуул. Хүүхдийн насны онцлогт тохирсон сонирхолтой ном, оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом, эсвэл витаминлэг хүнсийг сонгож хүүхдэд бэлэг бариул эрүүл мэндэд нь тустай бөгөөд оюун ухаанд нь оруулж байгаа үнэтэй ховноор болно гэдгийг мэрэгчлэнүүд зөвлөж байна. Харин та энэ шинжилгээр хүүхдэд ямар бэлэг өгөх гэж байна вэ?